За сайн дураар даатгуулагч маань одоо ямар төрлийн одоо тэтгэмжтэй энэ зүйлсүүдийг авч болох вэ? Тий. Тэгэхээр нийгмийн даатгалын сан гэдэг маань өөрөө үндсэн 5 одоо сангаас бүрддэг. Тэтгэврийн сан, тэтгэмжийн сан, үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгааллага өвчтний хөржин сэргийлэх сан, эрүүл мэндийн даатгалын сан, ажилгүйдлийн сан гэсэн ийм 5 төрлийн одоо сангаас бүрддэг. За сайн дурын даатгалд одоо даатгуулж байгаа хүн бол эрүүл мэндийн даатгал ажилгүйдлийн сангаас бусад буюу тэтгэврийн тэтгэмжийн үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгааллага өвчний гэсэн ийм 3 одоо санд даатгуулах боломжтой. За сайн дур дээр бол тэтгэврийн санд хамрагдах хэмжээ би түрүү хэлжсэн сарын үндсэн орлогынх нь 10%. За үйлдвэрлэлийн шалтгааллах мэргэжлийн шалтгааллах өвчний даатгалд бол 1%, орлогын 1%, тэтгэмжийн даатгалд бол 1%. Ингээд нийтдээ бол 10-аас 12%-аар хувийн шимтгэл төлөөд энэ 3 саяны хэлсэн 3 төрлийн санд бол одоо ингээд хамрагдах боломжтой. За тэтгэврийнх бол ойлгомжтой. Өндөр насны тэтгэврт гарсан үед тэтгэвэр авах эрхээ одоо тэтгэвэр авна гэсэн үг. За үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгааллах өвчин гэдэг бол одоо хүн төртөө нөхцөлд ажилдаг юм уу эсвэл тийм осол аваар гэмтэл ажлын байран дээрх одоо тийм болцшгүй одоо тийм осол аваар гэмтлийн мэргэжлийн шалтгааллах өвчний үед бол нэмэлт ийм тэтгэвэр авах, тэтгэмж авах ийм одоо эрх үүсдэг. За мөн одоо тэтгэмжийн гэдэг маань өөрөө дотроос олон хэлбэр үүсдэг. Энд бол одоо нөгөө дахир дутуугийн тэтгэмж орно, групп орно, жирэмсэн болон амарцсны одоо тэтгэмжүүд орно. Тийм учраас 1% одоо шимтгэл төлөх бол ялангуяа одоо саяны хэлсэн одоо тэр эрсдлүүд, тэр одоо нэмэгдэл баталгаануудыг одоо авахыг хүртэхийг одоо бас эрмэлзэж байгаа тэр хүмүүсийн хувьд бол ихээхэн юм боломжтой. Зүйл өөрөөр хэлбэл сарын үндсэн орлогынхоо одоо 1%-ийг төлөөд жишээлбэл одоо жирэмсэн болсон үед бол жирэмсний өмнөх болон жирэмсний дараа тэр тэтгэмжийг одоо авах боломж үүснэ гэдэг бол энэ бол хүмүүсийн хувьд бол ихээхэн том одоо төрөөс олгож байгаа юм боломж гэж ойлгох хэрэгтэй.